Бид нар өглөөдөө нэг аяга бүлээн соттой ус ууж ивэл сайн гинэ. За яагаад гэхээр халуун савыг соттой усаар угаахлаар цоо шин юм шиг гэлайсан гоё гэлтэлсэн дотортой болчдөг шүү дээ. Тэгэхээр яг тэрэн шиг хүн ялангуяа одоо зүсэн зүйлийн юм урд өдөр нийдчихсэн шингэдэггүй одоо жан цуу элдүүнгийн юмтай холигчтой за тэгэл одоо өнгөтэй зүсэн зүйлийн ундаа янз бүрийн юмнууд байна шүү дээ. Тэгээд ийм юм мэдэж уусан тохиолдолд бид нь өвчин үүсгэж болох эрсдэлтэй байдаг юм байна. Тэгэхээр энийг өглөө уусан содтой ус маань биеэс гадагшлуулдаг юм байна. Тэгээд энийг йогийн багш цагаатай биднэрт хэлж өгчээсэн. Тэгээ болвол энийг хэрэгжүүлж байвал уг нь их амархан бөгөөд өвчин тусахгүй байх ийм гол үндэс юм байгаа шүү дээ гэж хэлжсэн. Тэгээ би өдөр болгон би уудаггүй. Тэгээ би голдуу их юм мэдчихсэн эсвэл одоо ингээ маргааш өглөө босоод жигтэйхэн цатгалдаал энэ төр босч ирэхлээр би энийг уучдаг. За энийг хийхин тулд эхлээд хүйт ус аяганыхаа дундуур хүртлээ хийн. Содо час хадаа усан дээр хийхгүй. За тэгээд содноос би бол их сод хийдэг юм аа. Нэг юм жижигхэн цайны халбгаар нэг ингэж хийгээд тэгээд би дээрэс нь халуун усаа хийчдэг. Тэгэхээр нэг залгилаад байхад айтаа хаа бүлээхэн болчдөг. Ингээд. Тэгээд энийг сайн хутгаад хэсэг байж аач уусан болно шүү дээ. Ингээд өглөөдөө уучдаг.